шүүх төрийн бус байгууллага Монголын худалдаачдын холбооны дэргэдэх төрийн бус байгууллагаас энэ хэвлэлийн баг хурлыг зарлж байна. Бидэнд баярлах шалтгаан байхгүй 3 ээжүүдийн нүцгэн жагсаалыг зохион байгуулах гэж байгаа. За энэ нүцгэн жагсаал маань яагаад ингэж бас нүцгэн жагсаал болчихвоо гэд бас хүмүүс гайхах байх л да. Манайх бол 2017 онд бас ээжүүдийн эсэргүүцлийн нүцгэн жагсаалыг зарлж байсан. 2018 онд бас 2 дахь жагсаалаа зохион байгуулж байсан. Одоо 3 дахь жагсаалаа энэ 2020 онд зохион байгуулж байна. Энэ жагсаалыг яагаад удаадараа ингэж байнга зохион байгуулад байгаа юм бэ гэхээр бид нар бол одоо төрийн 3 өндөрлөг, Усын хурлын гишүүн, 76 гишүүн, засгийн газрын гишүүдэд бүгдэнд нь л байнгын шаардлага хуудас хургуулдаг. Худалдаачдын нийгмийн асуудал эдийн засгийн байдалтай оройтод байна. Худалдаачдад бодлого хэрэгтэй байна. Төр засгаас бид нарыг дэмжээч. Адаглаад дэмжидгүү маа, зээл тусламж олгогддгүү маа, баг хүүтэй зээл өгдгүү маа гэхэд ядаж худалдаачдаа дарамтлахаан болооч. Энэ өндөр түрээсийн дарамт, энэ өндөр хүүтэй өдрийн зээл, өндөр хүүтэй банк бус санхүүгийн байгууллагуудын зээлийг журамлаад өгөөч гэж байгаа. Датур дээрээс нь цагдаагийн торгуул, энэ мэрэгчлийн хэлтийн торгуулаа бас одоо дарамтаа ингэж зогсоогооч өгөөч гэж ингэж байдлаар байнгын шаардлага хургуулдаг гэсэн боловч одоо ингэ бидний шаардлагыг хүлээж авахгүй ингэж одоо удаа дараа үйл тоосон байдалтай байгаад байна. Тэгэхээр одоо ингэ бид нар 3 сарын 8-нд дараагийнхаа энэ томоохон жагсаал цуглаануудыг зохион байгуулж байгаамаа. За шаардлага бол одоо бид нар эндээс гараад үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүдэд мөн урайлаг ард түмэндээ бас хүргэж ингэж хэвлэлийн мэдээгээ бэлтгэж байгаа. За тэрнээс гадна одоо энэ худалдаачдын асуудал болохоо байгаад байна гэл ингээл ярихаар зарим хүмүүс худалдаачид юу штэ, ченж штэ. Айгүйх өндөр хүүтэй, өндөр одоо юутай төлбөртэй, өндөр ард иргэдэд одоо бараа бүтээгдэхүүнийг өндөр үнээр зардаг гэдэг. Тэгвэл худалдаачдад бодлого байхгүй учраас өнөөдөр төрийн бодлого зохицуулт байхгүй учраас өнөөдөр ченжийн систем рүү манай Монголын худалдаа аж үйлдвэр одоо худалдаа юу яатсан шилжчихсэн. Ченжнэр ерөөсө барьдаг ш. Тэрнээс жижиглэн худалдаа яг хэрэглэгчдэд хүргэж байгаа худалдаачид маань бол тэр үнийг нэмээд тэр үнийг тогтоогоод байгаа юм байхгүй юу? Одоо ингээл худалдаачдад одоо худалдааны салбарт бодлого байхгүй, яам байхгүй, хууль байхгүй учраас өнөөдөр энэ хэрэглэгчдийн бас эрх ашиг зөрчигдөд байгаа штэ. Одоо ямар чанаргүй бараа бүтээгдэхүүн зарах, хуурамч бараа бүтээгдэхүүн зарах, тэр нь буцаад буух эзэн буцах хаяг байдаггүй. Ингээд Монголын худалдаачдын холбоо төрийн бус байгууллагаас бол 3 сарын 8-нд ээжүүд, эмэгтэйчүүд худалдаачдынхаа эрх ашигыг хамгаалж загшаал цуглаан зохион байгуулна гэж мэдэгдэж байгаамаа. Тэрнээс гадна манай Монголын худалдаачдын холбоо төрийн бус байгууллагын ээлжид баг хурал, их хурал зохион байгуулах гэж байгаа 3 сарын 7-нд 2022 оны 3 сарын 7-нд энд бас худалдаачдаа та бүхэн идэвхтэй оролцож өөрсдийнхөө нийгмийн асуудал, эдийн засгийн баталгааг хангахыг төрөөсөө шаардаач, бид нартай нэгдээч гэж уриалж байгаамаа.